Арангаа аймгаас ирсэн эмч нар тийчээ зарж явдаг гэсэн. 20 минут очсон чинь нөгөөдөг чи хоёулангийнх нь төрөл байсан гэж юм чи. Бүсгүйгийн ч манайхны хүн нөгөө хөөч банд хадан талч манайхны хүн. Тэгэхээр энэ нөгөө олон аймаг тэгээд олон жижиг 300 гаруй сон байна гэлээ. Тэгээд нэг 2-3 хүн сумын төвдөл баг тэр 2-3 мянган хүнтэй нэг сум болоод байна шүү дээ. Тэгэхэд нэг биш 2 дугаар 3 дугаар үеийн хүүхдүүд нөгөө төрлөө мэдэхгүй шүү дээ. Тэмүүтэр чинь би очихоор тэрнтэй гэрүүл болж байгаа хоёулантай төрөл байхаар чинь энэ бол аюул. Энийг одоо энээс сэргийлж монголчууд нөгөө удмын модоо тэр их хөтлөх. 9 үеийн намтраа мэдлэг байсан. Мэдэх хэрэгтэй. Мэдэх хэрэгтэй. Ердөө нэг 2 дугаар үе, 3 дугаар үе, 4 дугаарийн хүүхдүүд одоо өөрөөр газар очиад зусдаг бол тэгэл нэг мэдэхгүй шүү дээ. Энэ нэг их бүр одоо төрийн бодлогын хэмжээнд энэ оргийн бичгийг хөтлүүлж ингэж тэгээд хүүхдүүдтэй ойлголтыг өгчих хэрэгтэй. Одоо ч нөгөө 3 үеийн намтар энэ төр авчирг гэж шаардхаа болцсон юм билээ шүү дээ. 3 үе биш ерөөсөө бүр одоо хэдэн үеэр мэдчих хэрэгтэй. Тэр нууц тавчаанд байна шүү дээ. Чингисийн тухай бичгийн тулд эхлээд баг 20 хэд 30 гаруй өмнөх үеэ мэдж байгаа. Тэрний тэр юу биш. Утгартай биш. Харин наоборот мэдчих хэрэгтэй бүр. Одоо энэ боредууд их сайн мэддэг байсан юмсан. 9 үеэ энэ төр мэддэг. Би тэдний хүүхдний хүүхд. Энд чи юу гэсэн үг? Гэрүүл болж байгаа хоёрын хоёулантаа төрөл байгаад байд. Тэгэхээр энэ их олон жижигэлдэг чи бороо шүү дээ. Жижигсэн, олон жижигсэн. Энэ сайн холилсолтой болох хэрэгтэй хүн амыг.